За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг бүгд нь хүргэе. За манай энэ үнэн мэдлэгт байгаа энэ үндсэн багш нарын маань ажилтай ч бай, зарим нь ажилгүй бүр 100% ингээд үнэн мэдлэгийн тарааж одоо хүмүүсийг сургахын төлөө 100% өөрийгөө зориулаад ингээд явж байгаа. За ингээд зориулаад явахт нь ар гэрийнхэн хэрхэн дэмждэг вэ? Ар гэрийнхэн нь үнэн мэдлэгийг хэрхэн хүлээж авсан бэ? Энэ тухай эхлээд багш нар маань эхлээд ярих гэж байгаа тэр хүмүүсийн маань анхан яаж хүлээж авч ийсэн, одоо хэрхэн өөрчлөгдсөн. Тэгээд тэр ар гэрийнхэн хүмүүсийн за биднүстэй нэлээд хэд хэдэн удаа үйл явж байсан. За тэр хүмүүсийга яриулъягээд өнөөдөр бид энд цугласан байна. За тэгэхээр өнөөдрийн ярианд маань за Эрка багшийн маань зээ охин нь том охиных нь охин биднүстэй мөн нэг үүлэнд хамт явсан байгаа. За тэгэхээр за Эрка багш маань бас нөгөө аавтайгаа хамт байдаг байсан. За тэгээд гэр бүлийнхэн анхан үнэн мэдлэг байхад яаж хүлээж авч яаж дэмжиж ийсэн тэр талаараа довчхоо яриад ануужингаа биднүстэй хамт үүлэнд явсан ануужингаа бас яриулъя гэж бодож байна. За Эрка багш яригвэ. За баярлалаа. Бүгдээрэнд нь энэ хорийн мэндийг хүргэе. За би ч одоо бяцлаглалд маш олон бяцлаглалд явж исэн тухайга байнга л ярьдаг. Тэгэхдээ миний явж исэн бяцлаглалуудаас энэ бяцлаглал маш өндөр хэмжээстийн одоо гэрлэн бичдүүд биднэрт шууд одоо бидний онцлогт тааруулж тэр арга барилыг нь зааж өгдөгөөрөө нэг онцлогтой. Хоёрдугаарт нь бид нар тэр өндөр хэмжээстийн одоо гэрлэн бичдүүдээс мэдэхгүй зүйлээ шууд одоо дамжуулагчаараа дамжуулаад яг тухай бүрд нь ингээ мэдээд авчдаг ийм онцлогтой байхгүй юу. Бусад бяцлаглууд бол яг тэр бяцлаглалын багш нар нь бол хичээлээ заана. За тэрэн дотор чинь тэгэл нэг арга ухааныг заана. Тэр арга ухаанууд нь заримдаа бидэрт бол таарахгүй шүү дээ. Тэгэл яах ёстой юм бол гээл ингээл дахиад дараагийн нэрэл хайгуулыг хайгаал дахиад нэг бяцлаглалд очиж зуугаад за нэг биш юм аа гээл дахиад ингэж яваад за тэгээ бяцлаглалын номыг уншиж явахдаа ойлгохгүй зүйлүүд гарахаар тэрийг бол хинээс асуухаа мэдэхгүй. Тэгэл ойр номнууд хайгаал ойр номнаас за тэр тухай одоо мэдэж авах хэрэгтэй шүү гээл би ер нь нэг өснө тэр номын дэлгүүр их гэсдэг тийм л ажилтай байсан. Одоо бол номын дэлгүүр хэсэг гэж шууд гэртээ сууж агаад дамжуулагчаараа дамжуулаад нэвтрүүлгүүрүүдээс одоо асуух зүйлээ асуун нэвтрүүлгүүрүү байнга биднэрт одоо тэр их өндөр хэмжээстийн одоо мэдээллүүдийг бол байнга дамжуулж бидний өстой өөрөө л чадах юм бол энэ их өндөр хэмжээстийн мэдлэгээр бидний зүгээр нэр үнэхээр өстой бэмбэгдэж штэ гэдэг шиг л юм болж шүү дээ. Тэгэхээр одоо энэ нэг сайхан онцлогтой. Яг би угаасаа нэг тийм бяцлал хийдэг байсан болохоор манай хүүхдүүд манай ах дүү нар надыг бол ерөөс тийм хориглосон зүйл байхгүй бүгдээрээ маш их дэмжиж байсан. Тэгээ яг бяцлаглалын цаг болоход л манай хүмүүсүүд манай хүүхдүүд одоо бүгдээрээ л яг ойрсондоо бяцлал хийх гэж байгаа юм шиг цөмөрөө чив чимээгүй бүр ингээ багаасаа ихлээр том хүртлээ бүгд чив чимээгүй болоод яг миний нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Тийм одоо сайхан онцлогтой манай хүүхдэд бол намайг маш их дэмждэг. Би анхын бяцлаглалд бол миний том охин л надыг бол энэ өөр бяцлал байна шүү энэ ёстой та суухал ёстой бяцлал байна шүү гэж анх удаа намайг тэр бүгд уулын модноос энерги авах аргыг заах гэж яхад надыг ингээ хөргөж өгөөд ингэж эхлүүлж байсан. Тэгэл дараа нь одоо тэр ном гарах яг маш их хүлээгээл ном гарсан чинь би зүгээр баярлал одоо ингээл тухайн үед одоо дамжуулагч болон толгойлогч бол сайн танихгүй байсан шүү дээ. Тэгээд утсаа залгаад би ном авмаар байна. Би ингээд жижиг хөрөхөд харж байгаа маа гэсэн чинь за хөргөөд өгье манай гэрийн гадаа хөргөж ирж өгөөл. Тэгэл дараа нь тэгэл одоо энэ бяцлал хийхээр болоод тэгэхээр энэ бяцлагалд суухад нэр үнэхээр одоо би энэ бяцлагалтай учирсандаа маш их баяртай байдаг. Тэр нь манай хүүхдүүд ч гэсэн одоо надад маш их дэмждэгт нь би бас их баярлаж байдаг. За ерөнхийдөө бол иймэрхүү байна. Тэгээ одоо манай зээ охин тэр том охины маань охин аны үж нь одоо бид нартай хамт бяцлагалд яваад ямар сэтгэл төрж байсан одоо ямар сэтгэлтэй байгаа энэ тухайга та бүхэндээ ярьж өгнө. За сайн байцгаана уу? Ануг Жин гэдэг. Би одоо соёл урлагийн их сургуулийн оюутан охин байна. За өнөөдөр би эмээгийнхаа хийдэг үнэн мэдлэг бясалгалын талаар эмээгээ хараад өөрт бодогдсон бодол одоо харж байгаа өнцөг ер нь талаасаа та бүхэндээ хуваалцах чинь. За эмээ маань энэ бясалгалын анхны шавь нь одоо бол
дунд шатанд багшилдаг ертөнцөг эмээ. За энэ бясалгалд суухаас өмнө байсан эмээ одоо энэ бясалгалд суралцаад бусдад багшилж байгаа эмээ хоёр бол хоорондоо бүр зэр их ялгаатай санагдаж байгаа. Бараг эмээ маань шинэ хүн болцсон гэж юу н хэлж болохоор одоо байгаа эмээ өмнө нь байгаа эмээ хоёрын альва зүйлд хандах хандлага нь бол үнэхээр өөр болсон гэдэг ийм зөөлөн тийм өмнөх эмээ ер нь угийн л зөөлөн үн л дээ. Тэгтээ ингээд тэрнээсээ илүү бүр зөөлөн болцсон гэд бүр үнэхээр зөөлөн хүн бүр яаж ийм зөөлөн байдаг вэ гэтэл тийм дэндүү зөөлөн юм эмээ болцсон ингээл тийм ч эмээгүй нэг тийм хүмүүс юм хүнд оролцоод байхгүй ажиглаад чимээгүй суугаад идэг тийм хүн болсон. Тэгээд анх бид нарт ингээд зөвлөдөг байсан л да. Тэр зөвлөмжөөс одоо зөвлөмж байгаа бас энэ зөвлөмж нь маш тийм өндөр түвшний ойлголттой тийм болсон юм шиг бас санагдаж байгаа. Заримдаа эмээд ингээд худлаа ярих ч юм уу шаардлага гараад жоохон худлаа ярихад эмээ ингээд тохоо үедээ тийм үү за гэд амар таймнаар хүлээж аваад тэгсэн мөртлөө ингээ яг дараа нь тэр гот чи тэр үе тэгж худлаа хэлсэн шүү. Дараа нь хийж болохгүй шүү. Яг тэгсэн ингээ эмээгийн тийм одоо ер нь мэдрэмж нь бүр дэндүү өссөн. Тэгэхээр ер нь ингээд энэ бясалгал хүний одоо альва зүйлийг мэдрэх чадварыг илүү сайн хөгжүүлдэг юм байна гэд би ер нь ойлгоод байгаа. Эмээ ингээд надад тайлбарлахдаа одоо тухамсар сүнстэйгээ холбогдохоор бүх чадварууд нээгдээд түүнийг ашиглах боломжтой болдог гэж хэлж ийсэн. Тэгээд нэг удаа би энэ бясалгалын багш нартай үүлэнд хамт явж үзээд хөсөлт эмээ тавьж үзээд танах ингээд намаа ингээ аймаа аваа явцаач гээд тэгсэн чинь нэмээ за явж үзээд яриад тэгээ явж үзсэн байгаа. Тохойд ингээд багш нараас нэг тийм эмээгээд айх маягтай нэг тийм бие бэрээд ичээд байсан. Тэгээд тухайн үед ингээ унаанд суугаад очиод багш нар дунд ороод тэгээд нэг гинт өөр ертөнцид орцсон юм шиг маш гоё нэг тийм тайван амгалан юм мэдрэмжийг авсан. Их тийм юм өндөр уулын орой өөд мацж байгаа зоригтой зориг нэгтэй одоо юм тамирчид шиг тийм нэгдсэн хүчтэй цул мэдрэмжийг би авч ирсэн. Тэгэхээр тэр хүмүүсийн хоорондоо болон бусадтай ингээд ярилцж байгаа харилцаа нь энгийн мөртлөө маш тийм өвөрмөц санагдчихсан. Үнэхээр ингээд хамт байгаа л ямар тийм мэдрэмж төрж исэн. Энэ мэдрэмжээ ингээд эмээ тухайн үедээ хэлсэн чинь бас нэг тийм ямар сэтгэлийн хөдөлгөөнгөө тийм байна уу. Тэгэхээр чамд ямар санагдж байна? Гоё санагдж байна уу гэл амар тайван хүлээж авч байгаа нэг тийм бас надад сонирхолтой бас сонин гоё юм шиг нэг тийм мэдрэмж төрүүлсэн. Бас ингээд багш нарын хийж байгаа үйлэн гэсэн үнэхээр сонирхолтой санагдсан. Мөн багш нартай цуг байгаал гэл ер нь л бүхний орхил та бүхэнтэйгээ л ингээл хамт байгаа л ямар тийм амар гоё санагдсан. Хамт байгаа л ямар ер нь тэр үеэс хойш тэгээд энэ бясалгалд суух хүсэл ер нь бол маш их төрөөд тэгсэн ч ингээд хичээлийн цаг давхцаад манай сүйс айгүй ачаалттай байдаг болохоор ингээд би манай гэр бас сургуулиас байна хоол тэгээд өглөө 6-д гараал орой төгжсээр агаал 10-11 үед гэж ирээл тийм байгаа болохоор ер нь бол боломжгүй л яваад байгаа. Гэтэ ер нь сурна гэсэн зорилго ер нь тавьчаал яваад байгаа. Гэсэн нэг юм цаг заваа гал заавсундаа гэж бодоолах. За ер нь тэгээд суралцж байгаа хүмүүсийнх нь хажууд байгаа гэр бүлийн хүмүүс нь хүртэл ингээд даган хувьсаад өөрийгөө бас ингээд засаад өөрчлөгдөд байт юм шиг санагдаад байгаа. Тэгээд үнэн мэдлэг бясалгалынхаа багш нар ба тэдний гэр бүлтэй танилцсандаа үнэхээр их баярлж байна. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байсан. Тэгэхдээ би бол 100% итгэлтэй байна. За тэгээд үнэн мэдлэг бясалгалын хамт олондоо томоос том амжилт хүсье. Цаашдаа олон хүмүүс суралцаасай гэж хүсэж байна. Надад ингээд яриа өгөх боломж олгосон та бүхэндээ үнэхээр их баярлалаа. За баярлалаа.
За тэгээд ануу үжингээ би арай дутуу ануужин болгоод байна тийм ээ. Ануу Мгм. үжингээ үнэн мэдлэгт ирж ирж суралцахыг тесэн ядан хүлээж байя. За тэгээд мөн Эрка эгч маань тэр үед аавтайгаа амьдардаг байсан. Аав нь хүнд өвчтэй аавыгаа асрахын хажуугаар ингээд явдаг байсан. Тэгтэл ингээд аав нь ингээд аавыгаа мэдэхгүй болов гэж бодож хахад биднүсийн ингээд энэ бөөнөрөө ингээд ярилцаад биднүс хуралдаа суудаг шүү дээ. Тэгтэл Эрка эгч маань Эрка багш маань аав орж ирээд биднээс та нарын энэ үйл чинь маш сайхан үйл байна. Маш их амжилт хүсье гэж биднээс урам зориг хэлсэн үгийг хэлж байсан тийм ээ. Тийм. Тэгээ бүгдөө тэрнийг санаж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө ар гэрийнх нь этрогорууд хэлдэг шүү дээ. Ерөнхийдөө ингээд таанус нэгэн гэр бүл нэг хамт олон болоод ирэхэд бол хамгийн анх хурж ирэхдээ тэднээс нь нэг хэсэг нь анхандаа тулд хийх гэж ирж байхад нэг хэсэг нь дэмжигчэд нэг хэсэг нь одоо унгаагч гэх мэтээр ингээд бүгдөө оролцсон тоглогч болоод ирдгээ гэж ярьж исэн. Гэхдээ дэмжихгүй байгаа тэр юунууд маань та нар өөрсдөө ингээд үнэн мэдлэгийнхаа сургалтанд суугаад бясалгалаараа ур чадвараа хөгжүүлээд явхлаар таанус чинь одоо бол биднээс бол одоо гэрлэн биетүүд хүн төрөлтнүүд буюу тэр гэрлэн биетүүд байгаа шүү дээ. Тэгэд өөрийгөө хөгжүүлээгүй байхад бол биднүсийг бол жижиг гэрлүүд гэж нэрлэдэг тийм ээ. Тэгээ та нар сургалтандаа суугаад ур чадвараа хөгжүүлээд чадруудаа хөгжүүлээд ирэхээр та нарын гэрэл чинь нэмэгдэнэ. Цацран тэр гэрэлний чинь цацрагт гэр орны ар гэрийн хүмүүс чинь аанда татагтаад иднэ гэж хэлж ийсний дагуу за ингээд үндсэн багш нарын хувьд одоо ар гэрийнхэн нь яаж дэмжиж исэн анхан ямар сэтгэгдэлтэй байсан за ингээд төлөөллөөс ингээд бүгдөөринд нь оролцуулаад энэ удаагийнхаа ярилцлагыг хийлээ. Сонирхолтой байх болов гэдэг үүднээс. За тэгэхээр ерөнхийдөө мэдээж одоо хэрвээ энэ талаараа төгсгчд ярина гэвэл мэдээж өөрчлөгдсөн байгаа байх тийм ээ. За тийм болохоор ингээд аяндаа ингээд өөрчлөгдөөд бүгд энэ гэрэлд татагддаг юм гэдгийг үзүүлэхийн тулд за тэгж вэж энэ ар гэр татаж баттай хамгаалж вэж биднес чинь 100% цаг наргүй жилийн дөрвөн үйлрэл тасралтгүй энэ үлийг хийж байгаа шүү. Гэхдээ тэгээд та ар гэрийнхэнд нь энэ эмжиж ингэж тусалж ингэж яагаад нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Угаасаа биднүүсийн энэ үйл маань ердөөсөө маш богинохон хугацаа бидэнд байгаа. Маш их үүлийг хийх шаардлагатай байгаа. Ингэж гэрлэн затагдаж ингэж дэмждэг юм гэдгийг ойлгуулахыг хүслээ. Тэгээд бүгдд нь баярлалаа.